Өнөөдрийн бичлэг дээр цусны эргэлт детокс хийжээс 10 кг хурах боломжтой гэсэн сүүлд уншсан бие хоргоожүүлэлттэй холбоотой 3 ном дээр үндэслээд эрүүлэр илүүдэлжингийн хас гаргын талаар ярилцах болно. Тэгээ Баццэг бүх төвөр сувг маань Солонгосын 25 жилийн түүхтэй витамин А-сын Монголд халдвар ёсны салбартаа хамтраад сар болгон хүмүүс хэрэгтэй эрүүл мэндийн номын гол агуулгыг товчлон ярьдаг болж байгаа. Миний хувьд бол витамин А-сын маш олон чанартай бүтээгдэхүүн дундаас терапийн хүчилт ашигтай бактерийг бол өнгөрсөн сараас хойш хэрэгжилж байгаа. Яагаад гэвэл бидний одоо ихэнх уудаг витамин бол нарийн гидсэнд очиж задраад хангалттай хэмжээнд бүдүүн гидсэнд очидгүй. А энэ бутератын хүчил бол одоо өөрөө агааргүй орчин гэсэн амьдрах чадвартай учраас бүдүүн гидс хүртэл явж чаддаг гол ашигтай бактериудын нэг бол К-бутератын хүчилтэй ашигтай бактери байдаг. Тийм учраас та энэ бүтээгдэхүүнийг бас хэрэглээд үзээрэй. За ингээд шууд номынхон гол санаа руу оръё. Ер нь бол бид нэр биеийнхаа илүүдэлжин одоо илүүдэл маш их хуримтлагдсан байгаа тэр өөхийг хасахын тулд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь юунаас болоод ингээд бидний бие маш их өөхийг өөрөө үйлдвэрлээд ингээд биеийн дотор хоримтлуулад хадгалаад байгаа юм бэ гэдэг шалтгааныг эхлээд мэдэх ёстой юм байна. За үүний шалтгаан бол номон дээр хэлж байгаагаар бол бидний биеийн дээр хуримтлагдчихсан маш их хорноос олж байгаа юм байна. За хор гэхээр бол одоо байгалийнхын ном журмын дагуу хоол боловсруулах эргэтэн тогтолцоогоор боловсруулад гаргаж чадхааргүй их хэмжээний хоол идсэн байж болно. Эсвэл ингээд ходоод маань одоо задлаад гаргаж чадхааргүй хими орц найрлагатай тийм буруу бүтээгдэхүүн эзнээс байж болно. Эсвэл агаарын бохирдол, усны бохирдол, за мөн флаврын савнд хоол идэх гэх мэтлэн маш олон шалтгаанаас болоод ер нь 21-р зууны хүмүүсийн биеийн дотор нь бол маш их хэмжээний хор хуримтлагдчихсан байгаа юм байна. За энэ өөх хор хоёр бол хоорондоо маш их холбоотой. Бидний биеийн дотор ингээд хорны хэмжээ ихсэх юм бол энэ хор маань бол цусны эргэлтээр маань дамжаад бидний биеийн эдис болгоныг одоо гэмтэн гэсэн үг шүү дээ. Тийм болохоор бие маань өөрийгөө хамгаалах механизмаараа маш их хэмжээний хүйтэн шин чанартай өөхийг үүсгээд тэрэн дотроо хорыг хөдөлгөөнгүйгээр хадгалчтай юм байна. Тийм болохоор бид нэр илүүдэл жинтэйгээ тэмцэнэ гэхээр тэр өөхтэйгөө тэмцэх биш эсрэгээрээ хортоогоо тэмцэх хэрэгтэй юм байна. Өөх бол таныг хамгаалаад бий болчиход байгаа зүйл юм байна шүү дээ. Тийм болохоор хортоогоо тэмцэх хэрэгтэй юм байна. Тэгтэл орчин үеийн хүмүүсийн гаргаад байгаа алдаа нь болохоор нөгөө жинхэнэ дайсан бидний дайсан чинь хор байтал буруу үзүүлэлтэйгээ биднийг хамгаалж байгаа өөхтэйгөө тэмцэнгүүтээ одоо өөхөөс харуулдаг ч юм уу, өөх хайлуулах, тос зүрхдэг ч юм уу те гадны хүчин зүйлээр дамжуулаад өөхөө маш хурдан байхгүй болгочтой юм. Тэгээд бодоод үзэх юм бол ингээд энэ хорчин таны биед их хэмжээгээр байх юм бол бидний амь насанд хортой шүү дээ. Тийм учраас ихсгэж болохгүй учраас бидний бие өөхийг бий болгоод өөх бий болгоно гэдэг чинь таны биеийн эзэлхүүн ингээд томорч чинь гэсэн үг шүү дээ. Тэгээд тэрэн дотор нь ингээд хорных нь хэмжээнд тэнцвэртэй байж иж бид нэр ингээд амьд байгаад байгаа юм. Тэгтэл ингээд маш их хурдан аргаар өөхийг байхгүй болгочих юм бол биеийн жижигэрчж байгаа учраас энэ хорны чинь биеийн дотор эзлэх хэмжээ нь ихсээд ирэх юм. Тэгэх юм бол бидний амь насанд аюултай учраас хороо байхгүй болохгүйгээр зөвхөн өөхөө байхгүй болох юм бол бидний бие бол амь насаа хамгаалах үүднээс хариу үйлдэл нь юу вэ гэхээр маш хурдан хугацаанд өөхийг дахиад бий болгоно. Тэгээд нөгөө хороо хадгална гэсэн. Тэгэхээр хороо гадагшлуулахгүйгээр өөхөө зөвхөн байхгүй болгоод авах юм бол таны бие дахиад маш хурдан өөхийг бий болгоод тэгээд тэр хорийг хадгална гэсэн. Тэгээ бидний энэ бие болон даалд ухамсарт бол гой сайхан харагдах нь биш, эрүүл байх нь, амьд байх нь чухал шүү дээ. Тийм учраас та өөрөө амь насандаа хортоогоор хороо гадагшлуулахгүйгээр өөхөө багасгах юм бол даалд ухамсар бие одоо биеийн ухамсаргүй мэдрэлийн тогтолцоо маань бол бүр асар хурдан хэмжээнд л өөхийг бий болох юм байна. Яагаад гэвэл таныг амьд байлгах нь чухал учраас. Тийм учраас одоо нэг зөв дайсантайгаа тэмцэх ёстой юм л да. Тийм болохоор эдгээр номон дээр хэлж байгаагаар бол одоо 21-р зууны хороор дүрчсэн байгаа бид нэр илүүдэлжингээсээ хасахын тулд өөхтэйгөө биш хортоогоо тэмцэх ёстой юм байна. Тийм болохоор гол одоо 21-р зууны хүмүүсийн эрүүл мэндэд холбоотой гол түлхүүр үг нь детокс юм байна. Тэгээд детокс гэдэг чинь тэр уртлынх нь DE ухтуур нь өөрөө арилгах байхгүй болгох гэсэн утгатай. Тэгэхээр биеийн дотор хороо байхгүй болгоно л гэдэг нь ер нь эрүүл амьдралын үндэс бас дээрэс нь илүүдэлжингөө байх нууц арга юм байна. За тэгэхээр детоксын нөгөө маш олон янз бүрийн хөтөлбөрүүд байдаг шүү дээ. Гэхдээ яг үндсэн детоксынх нь яг зарчим нь одоо биеэсээ хорыг гадагшлуулах үндсэн зарчим бол ерөөсөө 2 хооллох юм байна. Одоо өдрийн 3 хооллоно гэдэг бол дээр үеийн нөгөө хүнд хүчээр ажил хийдэг байсан үеийн зүйл шүү дээ. Тэгэхээр өдөрт бол 2 хооллоно. Гэхдээ 2 хооллохдоо өөрийнхөө биенийхээ одоо хариу үйлдэлтэй тохируулаад аль чадхаараа л өдрийн 2 хоолоо нэлээд бага хэмжээтэйгээр хооллох юм байна. Тэгээд өдөр 2 хооллохдоо дундуур нь өөр янз бүрийн зүйл идэхгүй байх нь чухал. Яагаад гэхээр бидний биеийн дотор энэ хоримтлагдчихсан байгаа хорыг гаргана гэдэг бол маш их энерги зарцуулсан маш хүнд хүчээр ажил юм байна. Тэгтэл бидний биеийн ихэнх энерги бол хоол боловсруулалтаа хамаг энерги зарцуулж идэг. Тэгэхээр одоо жишээ нь ингээд хүмүүс ярьдаг шүү дээ, тийм мацгийн эмчилгээ ярьдаг шүү дээ. Тэр чинь болохоор үүнтэй холбоотой юм аа л да. Хамаг биеийн энерги маань нөгөө нэг хоол боловсруулах эрхтэн тогтолцоон дээр ажиллаж идэг. Тэгтэл та хоолоо бага идээд
зөв хооллоод ер нь бол одоо хоол идэхгүй байгаад хэлэх юм бол энерги чөлөөлчихөж байгаа гэсэн үг юм. Тэгээ бидний бие чинь өөрөө аль чадхаараа л эрүүл байхын төлөө таныг эрүүл байлгахын төлөө ажиллаж байгаа шүү дээ. Тэгтэл та ингээд жоохон хоолоо багасгаад нөгөө энергийн чөлөөлөд өгчих юм бол тэдгээр энергиуд таны биеийн дотор хоригдлогдчихсан байгаа тэр хорийг гадагшлуулах дээр анхаарал гадагшлуулах юм байна. Тэгтэл бид нар өдөр тутамдаа маш их мэдээлэл дээрэс нь нэмж хор хийгээд ийна гэдэг чинь ерөөсөө бие мах бодиттой тэр хорийг гадагшлуулах зав чөлөө хүчийг нь өгөхгүй байгаа юм байна. Тийм болохоор детокс хийхийн гол зүйл нь бол аль болохоор бага идэх, зөв хооллох, тэгээд дээрэс нь одоо хоол хоорондоо голт нь ямар нэгэн зүйл идэхгүй байх юм. Нэг ширхэг үзэн мэдсэн ч гэсэн хоол боловсруулах эрхтний маань ажилуулж идэг учраас одоо гол хоёр хоолоо идэн тэгээд тэрнийхэн дундуур идэхгүй байгаад энерги чөлөөснөр тэр энерги маань жоохон зав чөлөөг өгчих юм бол тэр энерги бол таны биеийн дотор байгаа хуримтлагдсан байгаа тэр хорийг гадагшлуулахад уулна бэлэн байгаа юм байна. Даанч зав нь болохгүй байгаа юм байна. Тийм болохоор детокс гэдэг бол хоолоо хасаад жоохон энергийг илүү гаргаад тэр энерги маань хорийг нь гадагшлуулахыг хэлээд байгаа юм билээ. Тэгэхээр янз бүрийн олон хөтөлбөр байдаг ч гэсэн гол зарчим нь бол яг ийм юм байна. Тэгээ өнөөдрийн бичлэг дээр бол ерөөсөө одоо 3 хоног хоол идэхгүй шүү, 7 хоног гурил идэхгүй шүү гэсэн тийм огт хөтөлбөрийн талаар ярихгүй харин өдөр тутамдаа бүр хэрэгжүүлээд амьдралынхаа турш хэрэгжүүлвэл зүгээр одоо мэрж идэн гэдэгчлэн тийм аргын талаар ярих болно. За энэ детокс хийхэд ер нь бол ус болон хооллох цаг бол маш чухал байд юм байна. За усны хувьд бол бид нэр одоо детокс хийж байгаа тохиолдолд өдөрт 2 хооллол зүгээр гэсэн шүү дээ тий. Өдөр 2 хооллохын хажуугаар бид нэр бол ус л уувал зүгээр юм байна. Уснаас өөр юм бараг бити уугаараа гэсэн байлээ. Одоо ундаа бол бүр дүүрэн сахар штэ. Ундаа бол огт уухгүй. Тэгээд кофегоо ч гэсэн багасгаад ер нь бол одоо бие цэвэршүүлэхдээ бол ус сайн уугаараа гэсэн байлээ. За ус уухтаа бол бүлийн ус уугаараа гэсэн байлээ. Ягаад тэгэхээр бидний бие бол ингээд одоо хүүтэн ус ч юм уу те мөстөө ус ч юм уу тийм юм уучих юм бол тэрийг шингээхийн тулд биеийнхаа дулаан хүртэл нь эхлээд дулаацуулж биедээ шимэгдэж бидний биед шимэгдэж орд юм байна. Тэгэхээр хүүтэн ус уучих юм бол тэрийг дахиад 37 хүртэл бие маань дулаацуулахын тулд дахиад энерги зарцуулна гэсэн үг шүү дээ. Тэгтэл детоксийн гол зүйл нь бид нэр энерги чөлөөлөх байгаад байгаа. Хурдан шингээгээд амархнаар шингээх зүйлийг хэрэглэх ёстой гэсэн. Тийм учраас детокс хийж байгаа тохиолдолд хүүтэн ус ууж болохгүй юм байна. Ер нь бол амьдралынхаа туршил ер нь бүлийн ус уусан зүгээр шүү гэж намын зохиолч бол зөвлөсөн байлаа. Хүүтэн ус бол детокс хийгээгүйд ч гэсэн ер нь бол сайн зүйл биш ээ. Тэр усыг ингээ халаахад энерги зарцуулдаг. Тийм учраас бүлийн ус уугаараа гэсэн байлаа. Тэгээд ер нь бол хүн нөгөө нэг өдөрт 2 литр ус уугаараа гэдэг. Гэхдээ намын зохиолч маань бол детоксын үед та бие цэвэрлэе, турыг гэж бодож байгаа тохиолдолд бол 3 литр бүлийн ус уувал зүгээр шүү. Гэхдээ бол зайтай 3 литрээр нь уух хэвээр. Яг өглүүн дээрээ бол 2 аягийг уучхад зүгээр. Тэгээд орой унтахаасаа 2 цагийн өмнө ус уугаараа гэсэн мэлээ. Тэгэхгүй бол яг унтахынхаа өмнө их хэмжээний ус уучих юм бол өглөө босоход нөгөө нүүр хавантаад сэрчдэг учраас унтахаасаа 2 цагийн өмнө уух хэрэгтэй. Өглөө босоод бол яг цэвэр ус 2 аягийг уух хэрэгтэй гэсэн байна. За мөн хоол идэхээс 30 минутын өмнө хоол идснээс 1 цагийн хойш энэ хугацаанд бол ус их хэмжээгээр уух нь буруу байд юм байна. Яагаад гэвэл их хэмжээний ус уух юм бол уул нь ходоодны хүчил чинь хоолоо шингээх үүрэгтэй шүү дээ. Тэгтэл их хэмжээний ус уугаадах юм бол ходоодны хүчлээ шингэлээд идэг. Тэгээ ходоодны хүчлээ шингэлж байгаа учраас ходоод маань хоолоо шингээхийн тулд бүр их хэмжээний хүчил ялгаруулах хэрэгтэй болоод ер нь бол хоолны шингэцэг муугаар нөлөөлдөг учраас хоолноос 30 минутын өмнө хоолноос хойш 1 цагийн хооронд ус уух нь муу юм байна. За мөн дээрэс нь ус бол амьд гэсэн байна. Тэгэхээр ус угаасаа нөгөө Японы алдартай судалгаа байдаг шүү дээ. Усанд нөгөө сайхан үг хэлээд исэн чинь усны молекулууд нь яг гоё нөгөө таласт хэлбэртэй болсон байсан. Харин усанд нь муу үг хэлээд исэн чинь тэр молекулууд нь өөрх нь ингээд хэлбэр нь алдагдсан. Айгу муухай алдсан байдаг гэдэг. Тэгээ бидний биеийн 70% нь бол ус. Бидний бие бол сонсч идэг. За дээрэс нь бидний ууж байгаа ус ч гэсэн амьд гэж хэлсэн байлээ. Тийм учраас одоо та биеэ цэвэрлэх гээд ус ууж байгаа тохиолдолд айгу гоё талархсан сэтгэлээр уугаараа гэсэн байлээ. Энгийн юм шиг миний хувьд бол энэ айгу үр дүнтэй санагдсан учраас та бас хэрэгжүүлээд үзээрэй. За устай холбоотой бол ийм байна. За хооллолтой холбоотой зүйл дээр бол хоолн дээр бол эхлээд шууд хоолоо сайгаад бол актер буруу гинэ. Одоо шууд ингээд хоолоо сайгаад юу ч идэхгүй ч юм уу те. Тэгээ хоолоо сайгаад хоолоо сойлоо. Хоолныхон дараа тэгээд одоо хэдэн өдөр ч юм уу те 3 өдөр ч юм уу 1 өдөр ч юм уу хоолоо сайж аваад дараа нь хоол идэн штэ. Тэгэх юм бол бидний бие маань нөгөө нэг цочирдсан байгаа. Тэгээд одоо та хоол идэнгүүт чинь тэр хоолыг нь аваад шингээхгүйгээр барьчдсан юм бэ. Хоолоо шингээхгүй. Ягаад гэвэл та нэг хоол идчихлээ. Тэгээд тэрнийхэн дараа дахиад хэдэн хоногч хоол идэхгүй явах юм бэлээ гэд бие маань боддог учраас ингээд зохисгүйгээр гинт хоолоо огцсон масаал гинт их юм мэдээд ах юм бол бие маань хоолоо шингээхгүйгээр барьчдсан юм байна. Тийм учраас одоо эрүүлэр жингээ хаснаа гэж байгаа тохиолдолд бол гинт огцсон хоолоо хасах нь бол буруу юм байна. За дээрэс нь нөгөө нэг
хооллолтын дээр бол нэг л төрлийн хоол идэхийг бас нэг санал болгох тийм шүү дээ. Одоо бананы дэглэм ч юм уу, алюмины дэглэм ч юм уу тий 7 хоног алюм идэх юм бол 10 кг туранч гэдэг юм уу. Янз бүрийн тим юм байдаг. Тэр бол буруу гэж байна. Яагаад гэхээр ингэж утсан байна. Хоолны дэглэм сахих болон детоксын аргыг хэрэглэхдээ зайлшгүй зайлсхийх зүйл бий. Үүний нэг нь нэг төрлийн хоол хүнсээр турах явдал юм а. Нэг төрлийн хоолнд өөхийг задлах фермент болон зохих тэжээл дутмаг учир ийм аргаар жингээ хасах нь харин ч сөрөг үр дагавартай. Нэг төрлийн хоол тэжээлийн бодис ихээр орж ирж бусад хэрэгцээ дутагдвал үүнийг тэнцвэрт оруулахын тулд үлдсэн хоол тэжээлийг дараа хэрэглэхээр нөөцөлдөг. Энэ үед өөх хучиж хадаглах бөгөөд энэ нь хит ихсэх юм уу зуршил болох аваас тархалт болдог. Тэгэхээр бидний одоо бие махбод ч угаасаа олон төрлийн шим тэжээлүүдийг нийлүүлээд энерги үүсгээд ажилдаг байтал нэг л төрлийнхэн шим тэжээлийг өгөөд бусад шим тэжээлүүд нь орж ирэхгүй байх юм бол бие махбод маань одоо хар аргаар ярих юм бол нэг төрлийн орж ирсэн тэр шим тэжээлийг хадгалаад нөөцөлчт юм байна. Дараа нь өөрөө бүтээгдэхүүнүүд нь орж ирэхэд холиод хэрэглэхэд ингээд хадгалчт юм байна. Тийм учраас нэг төрлийн жимс ногоогоор ч юм уу нэг төрлийн бүтээгдэхүүнээр дагнаад гэдэг бол ерөөсөө байж болохгүй сөрөг үр дагавартай гэсэн байна. За өглөөний цайны талаар бичсэн байлээ. Ер нь бол шүн одоо энэ ном дээр ярьж байгаагаар бол одоо шүн ингээ ходоод гисэн маань хамгийн сайн амарсан байдаг учраас өглөө бол аягүй сайн ажилт юм байна л да. Тэгээ тэр өглөө ажиллахад нь та бидээ хэрэгтэй сайн одоо хүнсний ногоо ч юм уу сайн жимс ч юм уу тиймэрхүү юмыг өглөө өгчих юм бол өглөө нөгөө амарсан ходоод маань тэрнээс нь хангалттай шим тэжээлүүдийг бүгднийг сорж авах юм байна. Тэгэхээр өдрийн идэх хоолныхоо хамгийн чанартайг нь өглөө идээрэй. Яагад бол өглөө бол хамгийн сайн шимийг нь сорно гэж бичсэн байлээ. Гэхдээ миний уншижсэн өөр нэг ном дээр бол өглөө бол одоо өглөөний өдрийн 12 цагаас өмнөх цагт бол хоол маань биеэсээ хороо гадагшлуулж идэг бүдүүн гидсний ажилдаг цаг учраас өглөө бол хоол идэх нь зохимжгүй гэж бичсэн байсан. Тэгэхээр ингээд угаасаа эрүүл мэндийн ямар ч ингээд хоорондоо нэг юм ярихад нэг жилийн дараа нөгөөх нь үгүйсгээл ингээд хоорондоо маргалтаад идэв шүү дээ. Тэгэхээр энэ өглөөний цайг бол та өөрийнхөө одоо мэдлэр хэрэгжүүлээрэй гэж санал болгомоор. Тэгээ энэ ном дээр бол бас тагсан байлээ. Өглөө бол юм иддэг үе биш ээ. Тэр чинь хороо гадагшлуулж байгаа үе учраас өглөөний хоолыг идэх хэрэггүй гэсэн байлээ. Гэхдээ ямар тач энэ ном ч юм уу давхцаж байгаа зүйл бол өдрийн 2 хоол шүү. Тэгэд энэ дээр детокс хийж байгаа тохиолдолд та өглөөний хоол идээд өдрийн хоол идээрэй. Тэгэд өөр юм идэж болохгүй шүү гэсэн байлээ. Энэ ном дээр бол өглөө бол биеийн хорыг гадагшлуулдаг үе, тэр хорыг гадагшлуулдаг үед нь хоол идчих юм бол нөгөө энерги маань хороо гадагшлуулах биш хоол боловсруулах дээрээ ажиллаад хороо хангалттай гадагшлуулж чадахгүй. Тийм учраас детокс хийж байгаа тохиолдолд өглөөний цанаас зайлсхийх хэрэгтэй гэж энэ дээр бичсэн байлаа. Тэгэд энэ дээр бол 2 хоолойтой бол 12 цагт өдрийн хоолоо идээ тэгээд оройныхон хоолыг дахиад идээрэй гэсэн байлээ. Тэгэд ямар тач ер нь бол заавал 2 л хооллох юм байлээ шүү. 3 хоолно гэдэг бол бүр огт байж болохгүй мэн. Одоо орчин үеийн бидний амьдралын хэм маягт бол за тэгээд хооллохдоо өдөр 2 хооллохдоо бол хоол хоорондын нөгөө нэг зай байгаа штэ. Гол хоолоо идчихэд хоол хоорондын тэр зай байгаа. Тэр зайн дээр бол доор хаяж 4-5 цаг бол голдоо ингэж завсартаагаар юм идэх юм. Тэгээд тэр завсрын голын хугацаанд нь нэг ширхэг үзэмж битээ идээрээ зүгээр л шингэний авгаал шингэн угаараа голоор нь юуч битээ идээрээ гэж бүр хатуу бичсэн байлээ. Ингэж үтсэн байна. Хоол боловсруулах эрхтэнд орж ирж буй хоол нь их бага хэмжээнээс үл хамааран 2-3 цагийн дараа ходоодыг орхин одно. Нэг доор хит их өөх тастай хоол идэхэд 3-4 цаг болж байж боловсрдог. Тиймд хоолыг багтаал 5 цагийн зайтай, үгүй ядахтаа 4 цагийн зайтай идэх хэрэгтэй. Тэр хооронд уснаас өөр юм уух хэрэггүй ба усыг ч мөн хоолноос 2 цагийн дараа ууж заншаараа. Байнга идэх гэдэг нь хоол боловсруулж дуусаагүй байхад л дараагийн хоол орж ирж байгааг хэлж байгаа юм. Ингэхэд хоол боловсруулах эрхтэн амарч амжилтгүй ажиллах болно гэсэн. Улмаар хоол боловсруулах эрхтэн үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй болж илүүдл хоол тэжээл биет хуримтлагдахын зэрэгцээ тархалт явагддаг. За бас өөр юм дээр ингэж хэлсэн мэлээ. Хоол боловсруулах эрхтэнд туслах саласт бүрхүүл вилес буюу цэлмэн байдаг. Эдгээр цэлмэн нь хоол боловсруулах үед ходоодны хүчлийн улмаас гэмтэж үүнийг дахин сэргээх хүртэл яг 4 цаг орчим хэрэгтэй болно. Байнга савардаж идэх нь эдгээр цэлмэн дахин төлчгөөс өмнө хоол орж ирж буй явц бөгөөд сэргэж амжаагүй байхдаа дахин хоол боловсруулах болж байгаа юм а. Тэгэхээр самардаж идэх гэдэг чинь нөгөө нэг ширхэг үзэм идээл, нэг ширхэг жихэр идээл, нэг ширхэг бичээн идээл нөгөө нэг жижигэн мэдээд идэв шүү дээ. Энэ бол аюу хортой юм байна. Хоол боловсруулах эрхтэнд бол аюу муу юм байна. Тийм болохоор хоол идэхдээ өдөрт 2 хоолно. Гэхдээ хоолныхон голт нь доор хаж 4-5 цаг байх юм байна. Тэгэхээр тэр 4 цагийн хоорондоо бол огт юм идэхгүй байх нь бидний биед сайн байд юм биш үү? Мөн энэ цусны эргэлтээ сайжруулж ирүүлчихгүй ном дээр ч гэсэн ингэж утсан байлээ. Хоол идсний дараа ойролцоогоор 90 минут өнгөрч байж ходоод хоосон болдог бөгөөд энэ үед хоол хүнсийг боловсруулж байх үеийнхээс илүү хүчтэй
агшиж эхэлдэг. Ходоод хоосорсон үед ходоодын дотор маань агшилт явагддаг гинэ. Тэгээд ингэсэн байна. Хүчтэй агшилснаар ходоод гидсэнд үлдсэн хоол хүнсний утсан наалдамхаа үлдэгдлүүд ховхорч цэвэрхэн болдог хэрэг. Ходоодны хананд нь наалдчихсан наалдамхаа зүйлсүүд ходоод хоосроод хүчтэй агшилт явагдахад салж ундаг гинэ. Тэгэхээр нөгөө бидний яриад байгаа токс буюу нөгөө хорн гадагшилчин гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд ингэнэ гэдэс хоржигнож дуграад ичгэвтер байдалд орж байсан байж магадгүй ч энэ нь гидсийг цэвэрлэхийн тулд явагддаг агшилтаас гардаг дуу юм аа. Гэдэс дуурах нь гэдэс өлсчихлөө юм идмээр байна гэсэн дохой биш бөгөөд харин ч цэвэрлэж байна шүү. Битгий юм идэрэй гэсэн дохой билээ. Хэрвээ гидсэнд өлсөх хугацаа өгдөггүй бол ходоодонд мөн цэвэрлэх үйл ажиллагаа явуулах боломж олдохгүй тул идэх юмны үлдэгдэл нөгөө хоримал ярьж тий идэх юмны үлдэгдэл болон хог хаягдал үлдснээр ходоодны хан бохирдож ходоод гидсний үйл ажиллагаа муудан улмаар хоол шингэхгээ болох шимт хижээлийг нь шингээж чадхаа болоход хүрдэг. Тэгэхээр нөгөө нэг хоол хоорондоо 4-5 цагийн зайтай байх нь ходоодны агшилтуудыг явагдуулаад энэ нь жинхэнэ нөгөө нэг детоксын маань үүргийг гүйцэтгэх юм байна. Тэгээ түрүүний ярьсан нөгөө нэг амны зугааны тал дээр жижиг юм самардаж идээд ийна гэсэн чинь тэрний тал дээр болохоор энэ ном дээр ингэж хэлсэн мэлээ. Амны зугаан яг үнэндээ эргэн тойронд хаа сайгүй идэх юм байдаг болсон орчин үед гэдэс үсэх цаг гэж бараг л үгүй болсон учраас ходоод гэс үргэлж хог хаягдлаар дүүрэн бохир байдалтай байх болсон. Тэгээд бохир байдалтай болоод хор хуримтлагтаад ийна гэхээр л нөгөө түрүүний детокс номон дээр маань тэр хор чин бидний биеийг тарах юм бол эрүүл мэндэд маань хортой учраас бие маань өөрийгөө хамгаалахын тулд маш их хэмжээний өөх үйлдвэрлэлээр тэр хорыг бариад ийна гэж байгаа шүү дээ. Тийм учраас ингээд жижигхэн амны зугаа бол хэрэггүй гэж энэ ном дээр ч гэсэн хэлсэн байгаа. Тэгээд ингэж ходоод гидсний хямрал хоол шингэхгүй байх, цээж хорсох гих мэтийн шинж тэмдгүүд нь ходоод гидсний талаас харвал ажиллахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж эсэргүүцэж буй хэрэг юм а. Ямар ч ажил амралтгүйгээр ажилуулад байгаа учраас ходоод гидс маань хямралд ороод хоол маань шингэхгүй цээж хорсоод байгаа ч ер нь ходоодондоо жоох амралт өгөөсэй гэсэн утгатай юм байна. За тэгээд оройны хоолн дээр бол орой ангидаг гинэ. Орой бид нэр ингээд дунджаар 8 цаг унтдаг гэж тооцвол 90 минутын давтамжтай ходоодны цэвэрлэгээ нь нийт 5 удаа хийгдэх ба нийт 150 удаагийн хүчтэй агшилт явагдсанаар их цэвэрлэгээ хийгдэж ходоод гидс цэвэрхэн болох боломжтой. Ийм хэмжээний цэвэрлэгээ хийгдэж байж л ходоод гидс эрүүл байж хоолны шингээлт ч бүрэн хийгддэг. Бид унтаж байх үед хоол боловсруулалт явагддаггүй. Хоолны үйл ажиллагаа зогсож, хоолтой чигээрээ хондогдвол хүчтэй агшилтаж бий болдоггүй ба гидсний цэвэрлэгч явагддаггүй. Ходоод гидсний цэвэрлэгийг хийлгэх гол түлхүүр нь оройн хоолоо бага хэмжээгээр идэх юм а. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр ярьсан эдгээр зүйлсүүдийг бол 3 хоног хэрэгжүүлээд 7 хоног хэрэгжүүлээд болоо гэсэн зүйлс ш өдөр тутамдаа байнга хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгснээрээ нөгөө одоо нэг л удаа 3 хоног хоол бие цэвэрлээл тэгснээ өмнөх амьдралынхаа хэв маягаар амьдраад эхлэх юм бол дахиад биед маань хор хоригдлагтаал дахиад бие маань өөрийгөө хамгаахын тулд маш их өөхийг үйлдвэрлээд эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ одоо өнөөдрийн бичлэг дээр ярьсан зүйлийг бол та амьдралынхаа насан туршдаа хэрэгжүүлснээр биендээ хор хоримтлагтаас бол урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн. Угаасаа бидний амьдралын хэм маяг чинь хороор дүүрэн болчихсон учраас хоргүй байх боломжгүй болохоор эдгээр зүйлсүүдийг бол өдөр тутамдаа хэрэгжүүлснээр та хороос өөрийнхөө урьдчилан сэргийлж тархалтаа сэргийлэх боломжтой юм байна. Дараагийн бичлэгээр бол ер нь бол би ном оруулдгаараа байнга оруулна. Гэтэ үүнийхээ хажуугаар бол сар болгон эрүүл мэндийн ном витамин хаустай хамтраад оруулдаг болж байгаа. Үүний дараагийн бичлэг дээр бол өөр зөвөр хувь хүний хөгжлийн ном орно. Гэхдээ тэрний дараа витамин хаустай хамтрах номон дээр болохоор амьсгалын талаар оруулъя гэж бодож байгаа. Аль болохоор чухлынхын нэрмээр оруулах байгаа. Нэгдүгээрт бол цусны эргэлтийг ярьсан, дараа нь хоол боловсрол эрхтэн тогтолцоо детоксын талаар ярьлаа. Үүний дараа болохоор одоо амьсгалын талаар ярих болно. Тэгээд би өөрөө эмч хүн биш учраас аль болохоор яг юм батлагдсан номуудын гол агуулгыг товчлоод ярих болно. Тэгэхээр дараагийн бичлэг дээр бол амьсгал, мөн хувь нэгжлийн ном гэдэг янз бүрийн ном орох болно. Ямар ч тач сар болгон витамин хаусынхаа дэмжлэгтэй эрүүл мэндийн номыг гол агуулгыг товчлон ярих болно. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр таа.